суралцсан үр дүн сэтгэл ханамжийн олон улсын судалгааны танилцуулгыг хүргэж байна. За суралцсан үр дүн гэж юу вэ гэхээр суралцсан үр дүн гэдэг нь бол тодорхой даалгавар, анги курс, хөтөлбөрийн төгсгөлд оюутнуудын эзэмших ёстой мэдлэг, ур чадрыг тодорхойлсон ойлголт юм аа. Суралцагчийн сэтгэл ханамж гэдэг нь боловсролын байгууллагын чанарын чухал үзүүлэлт нь бол оюутны сэтгэл ханамж байдаг. Энэ нь бол оюутнуудын хичээл сургалтын үйл ажиллагаа хэрэг таалагдж байгааг нь үнэлээ зогсохгүй тухайн байгууллагыг бүхэлд нь үнэлэх боломжийг олгодог зүйл юм аа. За тэгэхээр бол Монгол Улсын боловсролын магадлалыг хэмжлэх үндэсний зөвлөл, Тайваны үнэлгээний ассоциац, Таиланд улсын үндэсний боловсролын стандарт чанарын үнэлгээний ассоциац, Япон улсын ихтэй сургуулийн үнэлгээний ассоциац, Вьетнам улсын боловсролын магадлалыг хэмжлэх төв зэрэг 5 улсын магадлалыг хэмжлийн байгууллагууд хамтран 2023 оны 1 сард санамж бичиг байгуулснаар энэхүү 5 улсын хамтарсан судалгааны ажил маань эхэлсэн. За судалгааны зорилго нь гэхээр оюутнуудын суралцахад тулгамдж байгаа асуудал, сургалтын чанарыг нь тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж өгөх туршина. За суралцсан үр дүн хөгжүүлснээр мэдээж оюутны хувьд, багшийн хувьд, сургалтын байгууллагын хувьд дахиад дэвшил гардаг байгаа. За судалгааны ач холбогдол нь гэхээр судалгааны үр дүн бусад судалгаанд оролцогч улсуудын 4 улсынхаа үр дүнтэй харьцуулаад үр дүнг нь бүс нутгийн байгууллагууд хоорондоо солилцож дээд боловсролын чанарыг сайжруулах зөвлөмж боловсруулахад ач холбогдол нь оршиж байгаа. За 23 оны судалгаанд болохоор Монгол улсаас 56 дээд боловсролын сургалтын байгууллагын 7856 төгсөх ангийн оюутнууд хамрагдсан. За судалгааны үр дүн ямар байсан бэ гэхээр намын сангийн үйлчилгээ, сургалтын тоног төхөөрөмж, сургуулийн мэдээллийн систем зэрэг нийт 17 шалгуур үзүүлэлтээр судалгаа авснаас олон улсын буюу энэ 5 улсын дунд чинь бол 3.3-тай байсан бол Монгол улсын дундаж үзүүлэлт болохоор 3.3-аас бага их зэрэг одоо энэ шалгуур үзүүлэлт болгоноор өөр гараад ерөнхий үнэлгээгээр 4 улсын дунд чинь 3.7-тай байсан бол Монгол улсын дундаж бол 3.4-тэй гарсан байна. За тэгээд 4 улсын 186, 56, 44, 68 гэх мэт сургалтын байгууллагуудын нийт 63190 суралцагч 23 онд судалгаанд хамрагдсан. Бид бүхэн 2024 оны 2 сарын 2-нд дээд боловсролын сургалтын байгууллагын төлөөлөл удирдлагуудыг Бимозийн хурлын танхим цуглуулан одоо сургууль төс бүрт нь одоо энэхүү үр дүнгээ танилцуулан, судалгааны үр дүнг танилцуулан, сургууль төс бүрт нь 100 гаруй хуудас бүхий судалгааны үр дүнг мэйлээр илгээгээд сайжруулах санал зөвлөмж дүгнэлтийг нь аван эргэх холбоотой ажилласан байгаа. За 24 оны судалгаагаар судалгааны одоо мэдээлэл цуглуулах үйл явц маань 5 сарын 2024 оны 5 сарын 13-нд эхлээд 6 сарын 5 хүртэл үргэлжлээд төрийн бус өмчийн 31 дээд боловсролын сургалтын байгууллагын 5164 суралцагч маань хамрагдсан. Одоо намар 9 сарын 1-ээс 10 сарын 15 хүртэл одоо үлдсэн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургалтын байгууллагаас төөрээр судалгаа авнаа. Тийм болохоор та бүхэн маань төгсөх ангийн оюутнуудынхаа эрсдийг бүрдүүлэн идэвхтэй энэхүү судалгаанд оролцох хэрэгтэй. За тэгэхээр одоо та бүхэнд энэхүү судалгааны маань үр дүн ямар хөлбөртэй ирдэг талаар харуулъя. За ингээд судалгааны маань үр дүн ингээд сургууль болгоноороо англи хэл дээр ингээд шалгуур үзүүлэлт тус бүрээрээ маш дэлгэрэнгүй ингэж ирдэг байгаа. За энэ бүхнийг энэ судалгааны үр дүн бид олон нийтэд яг сургууль тус бүрээр нь зарлахгүй тухайн сургууль болгонд нь ингэж илгээдэг байгаа. За ингээд та бүхэн судалгаанд идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.